Тэгсэн чи бөөн үнс нурм толгой маань аграад. Цус. 7-8 ойл тавьсан. Тэгээ ер нь энэ дуулахгүй явсны харгаа шүү дээ. Та нар ч гэсэн энэ дуулга байнга өмсч вэ. Ер нь тэр цагаас хойш би орондоо орохдоо ол тайлдаг байсан. Эд энэ гамбаахал хэлж байгаа болохоос үнэн үг шүү аа. Заавал өмсөж байгаа тустай шүү. Нэрээ үнэн шүү. Бүгдээрээ дуулгаан өмсөж шүү дээ. Монгол хүн Монголын баялаг. Тэнгэр даатгал компани 2001 онд Бат даатгал нэртэйгээр анх байгуулагдсан. Өдгөө 15 дахь жилдээ үйл ажиллагаагаа доктортой явуулж байгаа даатгалын компани байгаа. Тэнгэр даатгал компани 2013, 14, 15 онуудад оны шилдэг даатгалын компаниар шалгарсан амжилттайгаар ажиллаж байна. 2015 оны хувьд Тэнгэр даатгал үйл ажиллагаанд томоохон шинжилтийг хийж нөхөн төлбөрийн процессыг сайжруулах ажиллагааны хүрээнд нөхөн төлбөрийн дундаж хоногийг 3 хүртэлх хоног болгож бууруулсан байгаа. Тухайлбал жолооч хариуцлагын даатгалыг бид нар өдөртөн шийдэж ард иргэддээ чирэгдэлгүй хурдан шуурхай үйлчлэгийг хичээн ажиллаж байна. Мөн бид компанийн санхүүгийн үзүүлэлтээ 2015 онд сайжруулж даатгалын зах зээл дээр үйл ажиллагаа явуулж байгаа даатгалын компаниудын дунд нийт хөрөнгийн хэмжээгээр 2 дугаар байрт мөн нөөц сангийн хувьд бас 2 дугаар байрт жигсэж бас тэргүүлэгч даатгалын компани бас дахин бид нар баттгаж чадлаа. Ингэж нэмэгдүүлж чадсанараа бид нар харилцагчдынхаа эрсдлийг бүрэн даах чадвартай гэдгээ баттгсан бас ийм том үзүүлэлт болдог. Даатгал гэдэг нь иргэд та бүхний эрсдлээс өөрийгөө хамгаалах хамгийн зөв арга. Тийм учраас та бүхэн зөвхөн жолоочийн хариуцлага албан журмын даатгал биш бусад даатгалд гэсэн хамрагдаж өөрийгөө болцсошгүй эрсдлээс хамгаалж ажиллана гэдэгт итгэлтэй байна. Мөн бидэнд итгэл үзүүлж бидэнтэй цуг 15 жилийн цуг ажилласан харилцагч та бүхэндээ баярлалаа.